Сайн байцгаана та бүхэндээ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Банлагчийн Оюмаа гэдэг. За ингээд би та бүхэндээ видео хичээлээр өөрийнхөө сургалтад хүргэж байгаа. Өнөөдрийн ярилцах сэдэв болвол хүмүүсийн сэтгэлгээ. Тэгэхээр хүний амжилттай сэтгэлгээс хамаардаг гэж бид нар ярьдаг. Гэвч таны сэтгэлгээ цаг хугацаанд яаж хандж ийнө гэдгээс хамаарч таны амжилт тодорхойлогдож байдаг. Тэгэхээр нэг 5 төрлийн хүн байна гэж үзэж байна л да. Юу гэхээр бидний цаг хугацааны хувьд өнгөрсөн хугацаа байна, одоо байж байна, за ирээдүйн цаг хугацаа байж байна. Тэгэхээр ихэнх хүмүүс бол энэ яг өнөөдрийн цаг хугацаанд ирээдүйн цаг хугацаар амьдардаг хэсэг хүмүүс байж байна. Өөрөөр хэлбэл та анзаарах үзээр нэг ийм хүмүүстэй учирч ирсэн үгүй юу? За би маргааш яг юм хийн. За би ерөөсөө нэг зээл бүтчих юм бол нэг тийм ажлыг хийн. За би утгагүй нэг ийм бизнес эхлэе ч гэдэг юм уу? Утгагүй нэг ийм ажил эхлэе ч гэдэг юм уу? За тэгээд нөгөө одоо цагийн өнгөрдөг бас л энэ дараагийн энэ цаг дээр бас л ирээдүйд төлөвлөж яадаг. За ийм юм хийчихвэл бүтчихвэл миний амьдрал сайхан болчихно гэд ингээ амьдрал нэг тойргоор ирэлдээд байдаг. За хэсэг хүмүүс болохоор ч өнгөрснөөр амьдардаг. Юу гэхээр мөн өнгөрсөн хугацаанд мөн сайхан байлээ. Хэдэн жилийн өмнө ч мөн сайхан байсан шүү. Социализм үед сайхан байсан ч гэдэг юм уу? Аав ээж минь үед сайхан байсан ч гэдэг юм уу? Залуу хугацаа сайхан байсан ч гэдэг юм уу? Өөр одоо анхны ажил дээр байхдаа сайхан байсан ч гэдэг юм уу? Ингээд өнгөрснөөр амьдардаг нэг хэсэг хүмүүс байна. За хэсэг хүмүүс нь яадаг вэ гэхээр саад одоо цагийг өнөөдрийг саад гэж үздэг. Саад гэж үздэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн юм хийхэд бол бүх зүйл одоо саад надад саад болж байна. Энэ цаг хугацаанд надад саад болж байна. Эргэн тойронд хүмүүс надад тусалж дэмжихгүй байна. Надад ямар ч боломж байхгүй байна. Би ямар ч мэдлэггүй байна. Надад мөнгө байхгүй нэ ч гэдэг юм уу. Ингээд саад гэж үздэг. Тэгэхээр ийм хүмүүс ихэвчлэн яг нэг урсгалаар амьдардаг. За нэг хэсэг хүмүүс нь тухайн цаг хугацаагаа буюу өнөөдрийн цаг хугацаа тэр яг энэ одоо цаг хугацаагаа дайсан гэж үздэг. Эргэн тойронд бүх юм дайсан гэж үздэг. Тэгэхээр энэ өөр ингээд дайсан гэж цаг хугацааг дайсан гэж үзсэн хүмүүс бол энэ бүр одоо хамгийн эмгэнэлтэй үйл явдал дээр очдог. Энэ бол амийн хорлол байдаг юм байна. За тэгэхээр тэгвэл амжилтанд хүрсэн хүмүүс яадаг юм бэ? Тэгэхээр дэлхийн хүн амын ихэнх нь бол ирээдүйн цаг хугацаагаар амьдардаг. Өнгөрсөн цаг хугацаагаар амьдардаг. Одоо цаг хугацаа саад гэж үздэг байна. Ихэнх нь тийм учраас амжилтанд хүрдэг. Амжилтанд хүрдэг хүмүүс юугаар ялгаатай юм бэ гэхээр яг тухайн цаг хугацаанд амьдарч чаддаг хүмүүсийг хэлж байна. Яг тухайн цаг хугацаанд хийж гүйцэж чаддаг. Өөрөөр хэлбэл тэд маань ирээдүгөө төлөвлөөд ирээдүйдээ хийж бүтээх дүр зургаа бий болгоод энэ юу нөлөөлөх вэ? Энэ бол алсын хараар нөлөөлнө. Алсын хараад хүмүүс гэсэн үг. Гэхдээ яг энэ цаг хугацаанд одоо цаг хугацаанд хийж гүйцэтгэдэг. Энэ ирээдүгөө бүтээхийн тулд яг энэ үйлдэлээ хийдэг. Тэгэхээр хэдүүлээ төсөөлөд үзье. Бид өнгөрсөндөө очиод үйлдэл хийж чадахгүй. Бид өнгөрсөндөө очиод өнгөрснийг засаж чадахгүй. Бид ирээдүйд очиж үйлдэл хийж чадахгүй. Бид ганц хийж чадхаар яг өнөөдөр яг одоо өөрийнхөө амжилтын төлөө, өөрийнхөө амьдралын төлөө үйлдэл хийх нь бол ганц одоо боломжтой хөлбөр энэ байгаамаа. Тэгэхээр амжилттай хүмүүсийг ялгадаг зүйл бол хизээч тэднийг ирээдүгээр хоосон төсөөж мөрөөдөж суудаг. Хизээч өнгөрснөө ярьж суудаг. Хизээч өнөөдрийг саад бэрхшээл гэж үздэг. Харин өнөөдөр хийж бүтээдэг хүмүүс амжилтанд хүрдэг юм байна. За ингээд та бүхэн өнөөдөр надтай хамт байсанд баярлалаа. Бүгдэнд амжилт хүсье. Түр баяр.